За сайн байна уу? За өмнөх хичээлээр бид нэр нодол механизмын синтезийн үед хавсарсан синтез гүйцэтгэх 3 үндсэн тест дарааллыг ярьсан. За нэгдүгээрт нь бол цогцлтыг нь тооцсон түлхэгчийн хөдөлгөөний хуулийг сонгоно. За түүнийг интегралчлна гэсэн. За энэ хуулийг бол интегралчлах нь байна. За хоёрдугаарт нь бид юу гэсэн хэрэг нодол механизмын гацалтгүй ажиллах нөхцлөөс нодорны хамгийн бага айдсыг тодорхойлно. За гуравдугаарт нь нодорны бол хүрээ мөрийг зурна гэсэн ийм үндсэн 3 тест дараалал хийнэ гэж ярьсан. За тэгээ өнөөдөр бид нар бол нэгдэх тест дараалал буюу нодорны хөдөлгөөний хуулийг сонгох, түүнийг интегралчлах сэдвийг цааш нь дэлгэрүүлж ярья гэж. За онлын хувьд бол нодол механизмын түлхэгчийн хөдөлгөөний янз бүрийн хуулийг гаргах боломжтой. За гэсэн хэдий ч бол хөдөлгөөнд тавьж байгаа кинематик болон динамик нөхцөл за нодорныг бэлдэх технологийн нөхцлөөс хамаарат энэ боломж бол хязгаарлагддаг. За тиймээс практикт техник түгээмэл хэрэглэгддэг хуулиудыг сонгон ашигладаг. За ямар хуулиуд байдаг вэ гэхээр за жишээ нэгдүгээрт нь бол за би энд хэд хэдэн хуулиудын жишээг зуръя. За жишээ нь шугамын хууль байж болно. За босоо тэнглүүд нь бүгдээрээ ордны тэнглүүд бүгдээрээ бол түлхэгчийн хурдлагын тооцсон түлхэгчийн аналогийн хуулиуд байх юм тийм ээ. Босоо тэнглийн дагуу. Ихтэй тэнглийн дагуу нодорны эргэлтийн өнцгүүд байна гэсэн. За энэ шугамын хууль байж болж байна. За тэгш хинтээ тэгш өнцгтэй ийм хууль байж болж байна. За тэгш хинт биш тэгш өнцгт хуулиуд байж болж байна. За мөн дүүтэлс нь тасалтан хууль байж болж байна. Тасалтан хууль. За гурвалжин хууль байж болно. За мөн жигд өөрчлөгдөх хууль байж болж байна. За косинусийн хууль байж болж байна. За синусийн хууль байж болж байна. За дээр нь нэмээд бол за трапецийн хууль байж болж байна. Трапецийн хууль. За гих мэтлэнгээр техник түгээмэл хэрэгдэг хуулиудыг л сонгон хэрэглэдэг. Цогцлтгүй хуулийг сонгон хэрэглэдэг гэсэн. За тэгэхээр энэ сонгож авсан хуулиас хамаарат энэхүү хурдгалын аналог болон хурдны аналогийн максимум утгуудыг бодох томьёо гарч ирдэг. За жишээ нь хурдгалын аналогийн максимум утгыг бодох томьёо. За хурдны аналогийн
максимум утгыг бодох томьёонууд өгөгддөг гэсэн үг. Тэр сонгосон хуулиас хамаарат эдгээр томьёонууд өөр өөр байна гэсэн үг, тийм ээ. Өөр өөр байна гэсэн үг. За энд байгаа энэ S2 максимум гэдэг бол давших түлхэгчтэй нодох механизмын түлхэгчийн шижилтийн максимум утга гэсэн үг. За хэрвээ одоо ганх түлхэгчтэй байгаа тохиолдолд бид энэ максимум утгыг бид ойлгохдоо бол ганхлалтын максимум үнцгийг тухайн одоо түлхэгчийн одоо хурдаар нь үржүүлж болдог. Хурдаар нь үржүүлж болдог гэсэн. За бид нар энэ сонгосон хуулиас хамаарат энэ хурдны аналог болон хурдлын аналогийн максимум утгуудыг бас мөн шилжилтийн одоо хуулийн максимум утгуудыг олсноор бол графика байгуулах юм боломжтой болдог гэсэн үг. За тэгээ жишээ болгоод би эдгээр хуулиудаас энэ тэгшинтэй тэгшин зүйн хуулийг цааш нь тайлбарлая. За тэгээд энэ хуулийг сонгосон учраас энэ хуулийн одоо хурдны аналог болон хурдлын аналогийн максимум утгуудыг бодож олъё гэсэн үг. За ямар томьёо хурдлынхтай ямар томьёо байдаг вэ? Хурдныхтай ямар томьёо байдаг вэ гэхээр 2-ыг үржих нь E2-ийн максимумыг хуваах нь φ1 гэсэн томьёо байна. За хурдлын аналогийн максимум утга бол 4-ийг үржих нь E2-ийн максимумыг хуваах нь φ1-ийн квадрат гэсэн томьёо байна. За энэ томьёогоор тус бүрд нь яваа. Энэ холдолт болон ойртолтын мужидах хурд болон хурдлын аналогийн максимум утгуудыг бодож олно гэсэн үг тийм ээ. За бид нар өмнөх хичээлээр үзсэн энэ нодох механизмын одоо ажлын явуулт гэдэг бол холдолт, алсын зогсолт, за ойртолтын мужуудын нийлбэртэй тэнцүү байдаг гэсэн. За энд хэрвээ бид нар энэ холдолт болон ойртолтын мужуудын одоо харгалц өнцгүүд нь тэнцүү байгаа. За тэнцүү биш тохиолдолд холдолтын муж болон ойртолтын мужид харгалц өнцгүүд нь тэнцүү биш байгаа тохиолдолд бид нар энэ хурдлын болон хурдны аналогийн максимум утгуудыг муж тус бүрд нь бодох шаардлагатай. За хэрвээ бид нар манай тохиолдолд тэгш шимтгий хууль сонгосон учраас одоо энэ холдолтын болон ойртолтын мужуудад энэ өнцгүүдийг харгалц өнцгүүдийн тэнцүү гэж авъя гэсэн. Тэнцүү гэж авъя. За тэгэх юм бол бид нар энэ холдол болон ойртолтын мужид хурдны аналог болон хурдлын аналогийн максимум утгад бол ижил өндөртэй зурагдах нэ гэж. За энэ хуулийг сонгох авто бид нар бол бас тодорхой хоёр нөхцөлийг бол тооцдог. Тооцох хэмжээг нь хэмжээг болдог. Жишээ нь ямар нөхцөл байдаг вэ гэхээр нэгдүгээрт нь бол жишээ нь нодоргоны одоо алсын зогсол болон ойрын зогсолтод түлхэгч маань бол хөдөлгөөн хийхгүй. За энэ үед бол хурднууд нь хөдөлгөөн хийхгүй тул одоо холдолтын муж болон ойртолтын мужидын эхлэл төгсгөл дээр хурднууд нь тэгтээ тэнцүү байх гэсэн нэг ийм нөхцөл байна. За хоёрдугаар нөхцөл юу вэ гэхээр холдолтын болон ойртолтын мужид түлхэгч маань тэнцүү хэмжээний шилжилт хийж байх гэсэн энэ хоёр нөхцөлийг тооцож энэ хөдөлгөөнөө хуулийг сонгоно. Хууль сонгосны дараа холбогдох хэмжээсийг дараах томьёогоор бодно гэсэн. За ингээд бид нар энэ хуулийг өгсөн диаграм дээр зуръя. За бид нар бол тэгшүүн зөвхт хууль сонгосон байна. Тэгшимтэй тэгшүүн зөвхт хуулийг сонгосон. За холдолтын болон ойртолтын мужид дээр бол адилхан гэсэн тийм ээ. За ингээд
За ингээд бид нар хол болон ойролтын мужид тэгш өнцөгт тэгшинтэй хуулийг зурлаа. За тэгээ бид нар энэ ажлын явуулт маань бол холлолт, хасын цуцлал, ойролтын мужуудын өнцгүүдийн одоо нийлбэртэй тэнцүү. За тийм учраас хэвтээд тэнглийн дагуу би ажлын явуултаа төсөлж байгаа учраас энэхүү хэвтээд тэнглийн дагуух, ацэс тэнглийн дагуух одоо масштабыг сонгоё. Энэ бол бидний ажлын явуултын өнцгийг нь энэ харгалзах хэрчмийн уртад дураар энэ хэрчмийн уртад хувааж өгнө гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хэрчмийн уртыг бид нар бол тухайн одоо гүйцэтгэж байгаа талбаанаас хамаарат дураараа сонгож авах боломжтой. За нэгж нь бол ардиан нэг байх нь миллиметр гэсэн нэгжтэй байх нэ. За тэгээ нийт ажлын явуултын уртыг бид нар энд тэмдэглэжлээ. Ажлын явуулт маань холлолт, алсын цуцлалт, ойролтын мужуудын нийлбэр учраас үүнийг би бас 3 хуваажлаа. Тэгээд энд бол холлолтын мужид харгалзах урт байна. За манайх бол холлолтын мужид харгалзах уртыг бид нар яаж олох вэ гэхээр холлолтын мужид харгалзах өнцгийг энэхүү өнцгийн масштабын коэффициент хувааж өгдөг. Алсын цуцланд харгалзах уртыг олохдоо бид нэр алсын цуцланд харгалзах мужийн өнцгийг энэхүү масштабын коэффициент хувааж өгнө гэсэн. За тэгээд алсын цуцланд харгалзах холлолтын муж болон ойролтын мужид харгалзах өнцгийг бид нар бол тэнцүү хэмжээтэй хаваалаа. За энэ зурган дээр үйл график дээр үйл одоо 6 тэнцүү хэсэгт хаваалаа. Холлолтын муж өнцгийн адилхан учраас мөн ялгаагүй. Ойролтын муж мөн ялгаагүй одоо 6 тэнцүү хэсэгт хаваад зурлаа. За босоод тэнгисийн дагуу бид нар энэ хурдгалын одоо аналогийн масштабыг бид нар сонгоё. Тэгэхээр энэ масштабыг сонгохын тулд бид нар бол дараах томьёог ашиглах нь байна. За. Мю Т квадрат S 2 энийг хуваах нь за D ф1-ийн квадрат. За энэ гэдэг бол юутай тэнцүү вэ гэхээр манай энэхүү хурдгалын аналогийн максимум гэдэг байна тийм ээ. Т квадрат S 2 максимумыг хуваах нь D ф1-ийн квадрат. За энэ хүү томьёогоор хуваах нь за үүнийг хуваах нь Y2-ийн явах. 2 штрихийн Y2 штрихийн максимум утга. За энэ томьёогоор бол манай босоод тэнгит буюу энэ хурдны аналогийн масштабын коэффициент сонголоо тийм ээ. За D квадрат S 2-ыг хуваах нь D ф1 квадрат. За босоод тэнгисийн дагуух хурдны аналогийн масштабын коэффициент хэвтээд тэнгисийн дагуух ажлын явуултын масштабын коэффициент нь бол тус тусаар бодогдож оллоо гэсэн үг. За үүний дараа бид нар энэхүү өгөгдсөн хурдны тэгшинтэй тэгшинтэд хуйлаа бид нар графикаар интегралчлах замаар хурдны аналогийн диаграмыг гаргана гэсэн үг. Хурдны аналогийн диаграм орвол эрэлтийн ф1 энэхүү диаграмаа графикаар интегралчлах замаар хурдны аналог нь эрэлтийн өнцгөөс хамаарсан энэ диаграмыг байгуулна. За энэ графикаар интегралчлах аргыг бид нар өмнөх хөшүүрт механизмын кинематик шинжилгээний одоо диаграмаар дээр бас ярьж ирсэн.
графаар интегралч гэх юм тайлбарлах. Өөрөөр хэлбэл графаар интегралч гаргад өөрөөр юу гэхээр энэ 0-оос 1 завсарт байгаа хурдгалын аналогийн дундаж утгыг босоо ординат тэнхлэгт боригслаад тэр боригслсан цэгийг энэ интегралчлалын туул гэж байгаа энэ туул зэгтэй холбож цацраг татна гэсэн юм байна. Тэгээд тэр цацрагтай параллел хөвчийг параллел зөөгөөд харгалзах 0-оос 1 завсарт яваа болгож ирнэ гэсэн. За энэ завсартууд чинь 0-оос 1 завсарт байгаа хурдны аналогийн одоо дундаж утга энэ байна. Тэгээд энийг бид босоо тэнхлэгт боригслах юм бол за энийг цэг гарч иж гэнэ гэсэн. Тэгэхээр энэ цэгийг бид нар энэ хурдны интегралчлалын туул зэгтэй бол холбоё. За энэ цацрагтай параллел хөвчийг 0-оос 1 завсарт буулгаж ирэх нэ 0-оос 1 завсарт. Энэ цацрагтай параллел хөвчийг 0-оос 1 завсарт буулгаж ирнэ гэсэн үг тийм ээ. За дараа нь 1-2 завсарт байгаа хурдны аналогийн дундаж утгыг мөн ялгаагүй босоо тэнхлэг ординат тэнхлэгт боригслоод тэр боригслсан цэгийг одоо интегралчлалын туул зэгтэй холбоно. За тэгэхээр энэ цацрагтай бол адилхан байна гэсэн үг. Гэх мэтлэнгээр явсаар яваад 1-ээс 0-оос 1, 1-ээс 2, 2-оос 3 завсарт энэ интегралчлалын туул зэгтэй холбосон цацраг бол бүгдээрээ ижил байгаа учраас хурдны аналогийн диаграм дээр 0-оос 3 завсарт бол шулуун зурагдах нь. За 0-оос 3 завсарт шулуун зурагдах нь. За нөгөө талаас энэ 3-аас 4, 4-өөс 5, 5-аас 6 энэ интервалд бас мөн дундад цэгүүд нь үнийг бид нар интегралчлалын за ординат тэнхлэгтэй боригслын энэ дундчийг ийм гарч ийн гэсэн. За энийгээ бид нар интегралчлалын туул зэгтэй бол шулуунаар холбочихъя. За энэ цацрагтай параллел хөвчийг одоо 0-оос 3, 3-аас 4, 4-өөс 5, 5-аас одоо 6 гэсэн завсарт зурх юм бол гурвалжин зурагдах нэ. За ийм байдалтай шулуун зурагдах нэ. За 6-аас 7 завсарт бол шулуун байна. Тэгтээ тэнцүү байна. Тэгэхээр энэ дээр бол шулуун зурагдах нэ. За 7-оос 8, 8-аас 9-өөс 10 мөчид бол интегралчлалын дундаж утгууд энэ тухайн завсруудын хурдны аналогийн дундаж утгууд нь бол эдгээр цэгүүд байна. Эдгээр цэгүүдийг босоо ординат тэнхлэгтэй одоо боригслах юм бол энэ цэг гарч ирнэ. Тэгээ энэ цэгийг интегралчлалын төлөвтэй холбох юм бол түрүүний байгуулсан одоо цацрагтай адилхан байна гэсэн үг. За тэгэх юм бол энэ 7-оос 8, 8-аас 9, 9-өөс 10 одоо мөчидөд доош чиглэлтэй юм татагдлаа. За 10-аас 11, 11-ээс 12, за 13-аас 12-оос 13 гэдэг завсарт мөн хурдгалын аналогийн дундаж утгуудыг босоо ординат тэнхлэгтэй боригслоод тэр боригслсан цэгийг интегралчлалын туйлд цацгад түрүүний цацсан одоо цацрагтай бол авчиж байна. Тэгэхээр энэ цацрагтай одоо параллел хөвчийг зөөгөөд 10-аас одоо 11, 11-ээс 12, 12-оос 13 завсарт сурах юм бол дараах гурвалжин үүсгэнэ гэсэн үг. За энд байгаа энэ Y2 штрих максимум гэж байна. За энэ максимум утга. Энэ бол хурдны аналогийн максимум утга. Түрүүний бидний одоо бодож олсон энэ утга гэсэн үг тийм ээ. За түүний дараа энэ хурдны аналог дээр байгаа энэ утгыг бидрүүл. За Y нэг штрих максимум гэж байна. Нэг штрих максимум.
За энийг бид нар y-ийг 2 ижрэх максимум утга. За өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр энд байгаа энэ утга бас маань ялгаагүй. Y-ийг 1 ижрэх максимум адилхан байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө холдолт ойролтын мужид адилхан тэгш хэмтэй тэгш үнцэгдэх хууль сонгосон учраас хурдгалын аналог дээр ч гэсэн бас энэ утгууд нь адилхан байх хэрэгтэй. Хурдгалын аналог дээр ч гэсэн эдгээр максимум утгууд хоорондоо адилхан байна. За үүний дараагаар бид энэ хурдны аналогийн одоо босоо тэнгисийн давах масштабыг бодож олох хэрэгтэй. За энэ ямар томьёогоор бодогдох вэ гэхээр за μ d S2-ыг хуваахна d φ 1. За энэ масштабын коэффициент гэдэг бол бидний одоо энэ нөгөө хурдны аналогийн томьёо d S2 максимум хуваахна d φ 1. За үүнийг хуваахна бидний хурдны аналогийн одоо максимум утга юу? Y-ийг ижрэх 1 ижрэх максимум утгаар хувааж өгсөнтэй яа. Тэнцвэр гэсэн. Тийм ээ. За өөрөөр хэлбэл энэ зурган дээр байгаа энэ Y-ийг 1 ижрэх максимумыг бид нар хэмжиж аваад энэ хүү масштабын коэффициентээр үзүүлэх юм бол бидний одоо хурдны аналогийн түлхэгчийн байна одоо бодит хурдны хэмжээтэй яа. Тэнцвэр болно гэсэн үг тийм ээ. Тэнцвэр болно гэсэн. Бодит хурдны хэмжээтэй бодит одоо хурдны утгатай таарна гэсэн үг байна. За одоо бид нар энэ d S2-ыг d φ 1. За ингээд бид нар бол хурдны аналогийн диаграм байгуулчлаа. Тэгэхээр энэ диаграмаас бас бид нар графикаар интегралчлах замаар нэг саний зарчмаар бол одоо өдрөний түлхэгчийн диаграмыг байгуулна гэсэн үг. За интегралчлах арга бол бид нар 0-1 засварт байгаа хурдны аналогийн дунаж утгыг ихтэй тэнглэлийн дагуу бол ордны тэнглэлийн дагуу проектлно. Энэ проектлон цэгийг нь интегралчлалын туйл цэг рүү татна гэсэн цацаг татна гэсэн үг тийм ээ. Энийг за p гэж. За энэ зайг бид нар ааш 2. Энэ бол нэг туйлын зай. Энэ зайг ааш энэ зай нь ааш 1. Энэ ааш 2. Туйлын зай гэсэн. За дараа нь 2-оос 3 засвартах дундаж утга байна. Энийг бид нар босоод инглиш проектллоо. Энэ зэг гарч ийн. Энийг бид нар интегралчлалын туйл зэгтэй холбоо цацаг татлаа. За одоо 2-оос 3 засвартах хурдны аналогийн дундаж утгыг бас ординат инглишгүй проектллоо. Проект гарсан цэгийг нь бид нар интегралчлалын туйл зэгтэй холбоо гэсэн засвар татна гэсэн үг тийм ээ. За энд харахад бол 7-оос 8 завсартайгаа хурдны аналогийн дундад цэгийг бас интегралчлалын босоо ординат хэлхтээр проектллоо. За энийг нь интегралчлалын туйл зэгтэй холбоно. За 8-аас 9 завсартах хурдны аналогийн дундаж утгыг нь босоо хэлхтээр проектлно. Проектсэн цэгээ интегралчлалын одоо туйл зэгтэй холбоо цацраг татна. 9-с 10-ын дундад цэг байна. 9-с 10 дахь интервалын хурдны аналогийн дундад цэгийг дундаж хурдыг ординат тэнглэгтээр нь проектллоо. Үүнийгээ интегралчлалын туйл зэгтэй холбоо гэдэг. За гэх мэтлэнгээр энэ засгуудтай. Жишээ нь одоо 0-1 засварт байгаа харгалзах
энэхүү цацрагтай параллел хөвчийг 0-оос 1 завсарт явах. Харуулзуулан татнаа гэдэг тийм ээ. За дараа нь 1-ээс 2 байгаа. 1-ээс 2 завсардах хурдны аналогийн дунд зэгийн цацгийн цацргийг параллел зөөгөөд энэхүү одоо цацрагтай параллел хөвчийг 2-оос 1-ээс 2 завсарт байр татна гэсэн. За 2-оос 3 завсарт байгаа энэ цацргийг байгуулсан цацргийг энэ цацрагтай параллел хөвчийг одоо 2-оос 3 завсарт байгуулна гэсэн үг тийм ээ. За ингээд 4-өөс 3-аас 4, 4-өөс 5 гэдэг нь бол ингээд цацрагуудын одоо өнцгүүд нь буураад эхэлж байгаа гэсэн үг. Арай орчин зүг болж эхэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр манай энэ хүү шилжилтийн дэлгэцийн шилжилтийн диаграм ямар хэлбэртэй байхыг өндөд сарыг. За 3 дээр бол хана. За 6-аас 7 завсарт бол шулуун. За 7-оос за 10 цэг дээр. За энэ бид нар бол Y максимум гэж нэрлэнэ. Y максимум. За энд байгаа босоо энэ масштаб бол нэг айс 2. За бидний хамгийн доор зурсан бол одоо шилжилтийн диаграм гарч байна. Энд байгаа Y максимум гэдэг зайг хэмжиж аваад за бид нар үүний дараа манай дэлгэцийн одоо босоо тэнцлийн тоог масштабаа сонгож авах хэрэгтэй. μs бодох хэрэгтэй. Энэ үеүүдэд тэнцвэхээр бидний дээр болсон μ ds 2-ыг хуваах df1-ийг энийг үржих нь манай энэ хэвтэ тэнцлийн дагах өнцгийн масштаб μ. За үүнийг үржих нь одоо интегралчлалын зай буюу h 2-оор үржүүлнэ гэсэн үг тийм ээ. h 2-оор үржүүлдэг. За энд байгаа y максимум гэдэг зай хэмжиж аваад энэ хүү масштабын коэффициентээр үржүүлэх юм бол бидний түрүүний болсон бодит яв S2 максимумтай тэнцүү болно гэсэн үг. За энд байгаа бид энэ туйлын зай юу H1 H2-ыг бол дараах тоноогоор бодъё гэж. За ямар тэмээ явах вэ гэхээр энэ нөгөө хурдны масштабын коэффициентийг за μ ds2 dφ-ийг хуваах нь за хурдгалын аналогийн масштабын коэффициент dφ-ийг квадрат. За үүнийг үржих нь манай хэвтэ тэнцлийн дагах масштаб байх нь H2 H2-ийн хувьд одоо туйлын зай бид нар μs-ийг хуваах нь хурдны аналогийн масштабын коэффициент ds μd μφ-ийг за үүнийг үржих нь манай хэвтэ тэнцлийн дагах масштабын коэффициентээр үржүүлсэнтэй тэнцвэр гэсэн. Тэгэхээр H1 H2 завил төвлийн зай болох нэ гэж. За энэ арга аргачлалаар бид нар бол тухайн сонгож авсан хөдөлгөөний цохилтыг нь тооцсон одоо хөдөлгөөний хуулиас
хурдлагын хэлбэртэйгээ удгийн хуулиас GrabCar интегралжих замаар одоо хурдны аналог болон хичээн шилжилтийн одоо хуулиудыг байгуулах нэ. За баярлалаа.